Өнөөдөр зөвхөн тоо биш улс төрөөр бас амьсгалж байгаа. За яг одоогийн байдлаар алт бол $5,000 даваад байгаа. Гэхдээ энэ бол инфляцийн график биш, харин геополитикийн нөлөөлөл бүхий зураг юм а гэж шинжээчид тайлбарлаж эхэлсэн. Яг юу болж байгааг илүү шулуун, илүү тод задлахаар Хонконгод ажиллаж байгаа манай CNBC-ийн төлөвлөгөөнтэй үргэлжлүүлэн холбогдож байна. Өглөөний мэнд төргий. Өглөөний мэнд. Тэгэхээр Европ Трампын Гренландын талаар мэдээлэлд анх удаа сөрөг байр суурь үзүүллээ. Ер нь зах зээл үнийг яаж уншиж байгаа вэ? Зах зээлүүд бол энэ мэдээг бол дипломат маргаан гэж хараагүй сорилго юм хүчний тест гэж уншиж байх шиг. Тэгэхээр Гренланд бол бас Трампын хэлээд байдгаар нэг тийм мөсөн арал бол бас хүчтэй зах зээл дээр байдаг. Энэ бол яг хил хязгаар гэдэг дүрм яг өнөөдрийн нөхцөлд амьд уу эсвэл ажиллахаа болсон уу гэдгийг шалгасан шалгалт болж байгаа шиг байна. Тэгэхээр Трампын мэдээлэл бол яг Европын бүх удаан шугамыг нэг дор давсан гэж хэлж болох. Харин сонирхолтой нь бол Европын удирдагчид бол энэ удаад тиймч чимээгүй суусангүй эсэргүүцсэн. Тэгэхээр зах зээл бол эндээс нэг л дохио авсан байгаа. Эсэргүүцэх юм бол Трамп ухарч болдог, Трампыг ухрааж болдог. Харин ухрахын үнэ нь бол санхүүгийн савлгаад болж байгаа юм. Тэгэхээр бол зах зээлүүд бол яг бодож байгаа шиг дугуй сууж ийснаас ядаж савлж ийсэн дээр юм болов уу. Тэгээ яг энэ явдлын дараагаар бол Европын зүгээс Америкийн нэгдсэн улсад итгэх итгэлээ бас хадгалж үлдсэн гэх үү юу гэж харж болох вэ? Харамсалтай нүгүү. Яг энэ бол Европын итгэл бол хамгийн их суларсан. Европууд бол нэг зүйлийг маш тод ойлгож байна шүү дээ. Нөгөө трансатлантын харилцаа гэж яддаг. Энэ бол ерөөсөө нэг тийм автоматар юм уу эсвэл зөв ёсны үргэлжил байж яадаг юм зүйл бол биш болжээ гэдэг. Дараагийн ямар нэгэн хямрал болоход эхнийх нь Украин байлаа, Гренланд байлаа, гол сорилтуудыг авч яах. Тэгэхээр Вашингтон юу гэж хэлэх бол гэж хүлээх бол цаг ерөөсөө байхгүй болж байна, орон зайч байхгүй болж байна. Европын холбооны нэг албан тушаалтын хэлсмүүд бид хит удаан байна гэж. Энэ бол нэг талаас гомдол шин бол ерөөсөө Европынхны хувьд дүгнэлт болж байгаа шүү. Тэгэхээр зах зээл бол яг ийм дүгнэлтийг маш хурдан прайсинг хийдэг. Итгэл бол олон жил build up гэж ярьдаг шүү дээ. Олон жил шаардлагатай байдаг. Харин нэг өглөө босоход алга болчдөг юм байна гэдэг зүйлийг бол эндээс бол харж болох. Бас Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр бас Украин Оросын сэдвүүд дахиж гарч ирлээ шүү дээ. Тэгэхээр энийг бас юуны дохио гэж харж болох вэ? Маш товчхон, маш ойлгомжтой ярих юм бол ерөөсөө дайны тухай яриа бол эргээд хэвийн үзэгдэл боллоо гэдэг ийм дохиог авч болохоор байна. Украины ерөнхийлөгч Зеленский Давост ирсэн гэдэг бол бүгдээрээ мэдж байгаа. Гэхдээ яриа мэдээллүүдээс харахад бол ерөөсөө энхийн хэлэлцээр ойртсон гэрээ байгуулах боломжтой гэдэг ямар ч шинж бол огт алга байна. Газар нутгийн асуудал бол шийдэгдээгүй хэвээрээ. Бас игний хажуугаар Оросын ерөнхийлөгч Владимир Путины илч Кирилл Дмитриев Америкийн талтай Давост уулзсан. Энэ бол яг 2022 оноос хойш анх удаага сүүлийн 4 жил болж байгаа хамгийн анхны уулзалт болж байгаа гэсэн. Тэгэхээр зах зээлийн уншлага бол ямар дүгнэлт хийж болох маш хаалга нэгдэж магадгүй. Гэхдээ цоочтой барай л гэсэн. Өнгөрсөн лоогийн бас Давост болсон арга хэмжээний үеэр Монголд хамаатай нэг сонирхолтой үйл явдал нь эргэлж Трампын санаачлаад байгаа инх тайвны зөвлөлт бол Монгол улс албан ёсоор бас үүсгэн байгуулагч founder member гэж яриад байгаа. Гишүүдийн нэг боллоо гэсэн. Ингээд ерөнхий сайд маань бас гарын үсэг зурсан байна. Тэгэхээр энэ үйл явдлыг ер нь та юу гэж ажиглаж байна? Энэ дээр бол сошиал дээр маш их талцал явагдаж байгаа шиг байна. Энэх бол шаардлага байхгүй л дээ. Юу гэхээр яг магтахын тулд магтаад, муулахын тулд муулаад байх бол ямар ч шаардлага байхгүй. Гол зүйлийг бол харах хэрэгтэй. Энэ бол юу гэхээр for the peace буюу ингийн зүйл гэдэг маань Дональд Трампын зүгээр хувийн улс төрийн брэнд мөн үү? Нүү болон улсын баталгаатай механизм мөн үү? Бас биш. Гэхдээ дүрм чиглэл бодит нөлөө нь хамгийн олон улсын хувьд бол нөлөөтэй байгаа. Трампын улс төрийн сонирхлоо шууд хамаарч байна шүү дээ. Тэгэхээр Монгол улсын хувьд бол яг инх тайван яриа хэлцээг дэмждэг гадаад бодлого баримталж ирсэн. Энэ оролцоо бол яг тэр зарчмын дог гөрүүлжлэн мөн үү? Харин Монголын хувьд бол бид инх тайвны асуудлыг хилцэж байгаа тэр хамгийн анхаарал татж байгаа ширээнд суух нь бол өөрөө өөрсдийнхөө байр суурийг ойлгуулах
тэр дипломат оролцоогоо тэлэх боломж гэж бол харах ёстой баг. Нөгөө талаас бол аль нэг талыг сонгосон шийдвэр биш. Харин тэр яригдаад байдаг олон талт яриа хэлцээний сувгуудыг нээлттэй байлгаж байгаа ийм атгах юм шүү дээ. Яг мэдээж богино хугацаанд илүү бэлэгдлийн шинжтэй байж магадгүй. Угаасаа бэлэгдлийн шинжтэй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ Монгол улс олон улсын хинхтэйвний санаачлалд нээлттэй идэвхтэй оролцдог гэдгийг харуулж байгаа. Бодиттой юм нь юу гэхээр Трамптай одоо юу гэдэг чийдгийн 4 жилд гуйж байгаад нэг удаа уулздаг байсан бол одоо жил болгон эсвэл магадгүй 2 жил нэг удаа ч юм уу эсвэл жил бүр 2 удаа ч юм уу уулзах боломж гэж харж хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бодиттой ашиг нь бол илүү давуу тал байгаа. Монголын нэр бас нэлийн их дурддах магадaltaй болох нь шүү дээ тийм ээ. Бид өөрсдийнхөө эрх ашигыг ярих боломжтой болж байна гэсэн. Тэгвэл бас Ирантай холбоотой мөн Венесуэлтэй холбоотой саяны Давосын одоо чуулганы үеэр бас нэлээд сүүдэр болж байна гэж харж болохоор шүү дээ. Тэгэхээр энэ бас зах зээлд хэрхэн аюултай байх болоо, хэр аюултай бэ? Яг энэ яригдаад байгаа аюултай байдал гэдэг маань одоо ямар нэгэн байдлаар Америк Иран руу дайрчих үедээ эсвэл одоо цэргийн мөргөлдөөн үүсчих үедээ гэдэг энэ зүйл огт биш шүү дээ. Энэ маань юу гэхээр ерөөсөө тодорхойгүй байдал гэдэгсэн. Тэгэхээр Трамп цохилт өгч магадгүй гэж хэлэхэд одоо бол Трампын ямар нэг үгнээс зах зээл бол нэг тийм одоо цочоод байхааргүй болцсон байх. Харин дараа нь яг юу болох юм бэ гэдэг асуултанд хэн ч хариулт өгч чадахгүй байгаа. Трамп ч өөрөө хариулт өгч чадахгүй байгаа. Тийм учраас энэс л айж байгаа гэсэн үг. Хэрвээ одоо юу гэж Иранд ямар нэгэн байдлаар одоо режим change гэж ярьдаг дэглэм өөрчлөгдөх юм бол эсвэл одоогийн дэглэм нурж унах юм бол хэн хариуцлага хүлээх юм бэ? Газрын тус, бадиуд одоо бүс нутгийн доктортой байдал яг ямархуу байдалтай болох юм бэ гэдэг энэ асуултын хувьд бол хариулт өгөхгүй байх тусам зах зээл улмал хамгаалтын горимд ороод байгаа хэрэг шүү дээ. Тэгэхээр яг одоо алтны үн өсөөд $5,000 унц нь хүрлээ гэдэг бол яг л тэр горимын одоо дефолт тохиргоо гэж ярьдаг. Тэгээд үндсэн тохиргоо гэсэн үг. За баярлалаа. Бид олон улсын зах зээлийн хөдөлгөөний талаар Хонконгод ажиллаж байгаа CNBC-ийн долгионтой холбогдлоо.